Улс төрч хөлбөмбөлийн байгууллагаас санаачлан шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа нээлттэй хаалттай 24 дугаар ангид хүмүүжиж байгаа ээжүүдийг өөр хүүхдүүдтэй уулзуулах өдрөлийг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөг тохиолдуулан улс төрч хөлбөмбөлийн байгууллагын 5 жилийн нийгмийн хариуцлагын хүрээнд шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газар, нийслэлийн цэцэрлэгийн хамгаалалт газартай хамтран анх удаага зохион байгуулж байгаараа онцлог байлаа. Их хөрсийн нандин хайр өдрөлөг нь олон жил өөр хүүхдийн уулзаагүй ээжүүдийг хүүхдүүдтэй уулзаж орон нутгаас хүүхдүүдийг дэрж авчирч уулзуулж байгаа учраас илүү онцлог байлаа. Одоо 4 жил болж сүүлд 15 оны өдрөлгөөр ирчихсэн. Өнөөдөр сэтгэл айгүй өндөр байна. Тэгээд энэ төрийн бос байгууллага болон танай байгууллагад бас ангийнхаа 407 дугаар хорих анги бий бүрэлдэхүүн хүмүүстэй маш их баярлалаа гэж хэлмээр. Ээжтэйгээ уулзахаар орон нутгаас ирсэн хүүхдүүдийн хамгийн бага нь 3 настай байвал хамгийн том нь нас бийд хүрсэн 18 настай залуу байлаа. Хүмүүстээ энэ жил уулзч байна. Хоёр охинтойгоо, 3 охинтойгоо нодноо 28-нд уулзчихсан. Одоо хийзээ одоо жил уулзчихлаа. Амьдралдаа алдаж өөрийн гэм бурууг ухааран төрийн хуулийн дагуу шийтгэл хүлээж байгаа зарим ээжүүдийн олон жилийн дараа хүүхдтэйгээ уулзаж сансан сэтгэлийн зөвлөж битгэрсэн бодлоо дундалж хайр хоёрын үлэмсэн ургацгаалаа. Энэ уулзалт дорнод сэлэн дорногов зэрэг хөдөө оронтогт ах ихч эмээ өвөө хойд ээж автагаа амьдрдаг хүүхдүүд хүрэлцэн ирснээрээ илүү онцлог болсон юм аа. Өнөөдөр айгүй сайхан байна. Тэгээд энэ 20 ангийн нийгмийн ажилтны сэтгэл зүйч нартай энэ оног юу яаж байгаа тусалж байгаа энэ компанийн айгүй баярлалт зохион байгуулсан хүмүүст айгүй баярлж байна гэдэг. Тэр болгоно хүүхдүүдтэйгээ уулзаад байх тийм юу вэ? Боломж өгдөг. Тэгээд өнөөдөр айгүй сайхан мөхтөө ахмадтай айгүй баярлж байна. Дөрөв хүүхдийн минь зорж авчираад уулзуулж байгаад айгүй баяртай. Тэгээд хамтран ажиллаж байгаа хүмүүст маш их баярлж байна. Тэрний хүүхд ч гэсэн ээжтэйг ингээд хитгэн хоромж гэсэн байна гэдэг айгүй ад жаргалтай байна. Хүмүүж байгаа ээжүүдийг хэдийгээр одоо арга гарныг хамтаа уулзуулдаг ч гэсэн өнөөдрийн хөрсийн нандин хайр өдрөлийг анх удаага төрийн бас байгууллага, хэдэн байгууллага санаачилж олон төрлийн цогц үйл ажиллагааг хамтдаа одоо өргөж байгаа чинь илүү онцлог гэдгийг шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон 2407 дугаар ангийн нийгмийн ажилтан удирдлагууд онцолж байсан юм аа. За өнөөдөр бол хоол эргэлттэй. Тэгээд нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийг бас уулзуулъя. Хүүхд нь олдох байгаа хүнийхээ хүүхд баг охины нь бас олж гэр бүл хүүхд хөгжлийн газартай хамтран олж ээжтэй нь уулзуулах ажлыг бас өнөөдрийн улс төр хэл мэдээллийн байгууллагаар дамжуулаад өнөөдрийн үйл ажиллагаа бас амжилттай зохион байгуулагдлаа. Ээжийнхэн хайраас хөндөрч бусдын хайр халамж хяналтад өсөж төрнөж буй эдгээр хүүхдүүдэд төрийн банкны зүгээс нийгмийн хариуцлага хэрэгжүүлж тус бүр 50,000 төгрөгийн дүнбэх хадгаламж нээж гадуулж өгсөн бол Монголын үндэсний намын сангаас үлгэрийн болон зурагт намыг гардуулж өгсөн юм аа. Түүнчлэн Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Монгол Эрдэнэ авсуултан амьдрах намрын инхээр саяхан хөрвүүлж нээлттэй хийсэн сохрын орон орчуулгын цоошин юм аа. Өөр хүүхдтэйгээ уулзж байгаа ээжүүдэд гарын болгож гадуулж өгсөн юм аа. Уулзалт өдөрлөгт Монгол улсын аюул жүжигчин Страт нэр дуучин Уран чимэг өөрийн шив залуу дуучин Эрдэнэцгийн хамт хүрэлцэн ирж их хөрсөн хэлбэрлэх хэмээх алдар дуугараа медаль өргөж ээж хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ. Улс төрч хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран за гэр бүл залуучдын хөгжлийн газраас энэхүү арга хэмжээг энэхүү уулзалтыг бол хэмжиж оролцлоо. За тэгээд хүүхдүүдийг манай нөгөө нэг гэр бүл залуучдын хөгжлийн газрын хэлцэс аймгийн мэрэгчлэнүүд бол бүгд одоо хариуцсан авчирч ирсэн. Одоо жишээлбэл Солонгийн аймаг зүйл 2 хүүхдийг маань яг гэр бүлийн асуул хариуцсан мэрэгчлэлтэй маань авчирч ирсэн. За бас Налахаас ирсэн байгаа. Дундгой аймагаас ирсэн. Доронтоос ирсэн нийт 11 хүүхдийг маань одоо бид нэр ээжүүдтэй уулзах арга хэмжээг бол хамтран байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааг дэмжиж нийслэлийн цэцэрлэгийн хамгаалалт газар, хүүхд хэрэг залуучдын газар, шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний харьяа 407 дугаар анги, Монголын улс төрийн боловсролын шинжилгээ академи, Чингис нууцын фонд, Төрийн банк, Монголын үндэсний намын сан, үндэсний үйлдвэрлэгч Эвэл брэнд, Уулан Менж брэнд, Маалан Моло брэнд, Монкрем брэнд, өөдлөг зүүцэн авч сургууль, цэцэгц мэдчилгээний компани хамт олон уудаг жимс Какоми брэндийн хамт олон ивент итгэж бидний үйлчлэгийг
хэмжээ явууллаа. Хагаслын гол урссан онжилуудын үдэж хайрын галыг саж их хурс уулзах тэрхээ агшинд нэлэмт тусгүй байхын аргагүй гэсэн юм аа. Асгарт л нэгний тэрсэн ээжүүд хүүхдүүдийн юм нэгэн өдрөлгийг бид сурвалжлан хөргөж байна. Балжмар хөөрхөндөө баав талхан дурлаада өснөн дагуур өөл болгоод адарда өснөн дагуур суруудаа жив дурдаа жижигхэн хөөрхөн балжмартаа